олон тоглолт гарч байгаа давуу талаараа тэгээд дээрээс нь дээдлийг олон тамирчин хийж оролцож байгаа бол тэр талаар онцлог байна. Тэгээд ер нь бол багуудын шансаа бол амар өндөр оролцож байна. Одоо дэмжиж байгаа баг маань одоо хүрэл медальтай тоглож байна. Аль багийг дэмжижсэн бэ? Lumberjacks. Хотоос багууд ирсэн нь онцлогтой болов. Нээлттэй тэнцэн болохоор угаасаа хотоос гоё багууд ирсэн гэх юм байна. Өөр аль багийг дэмжиж байгаа? Mobicon Brothers. За юуны баяргийн. За өнөөдрөө бас тэнцэн уралдааны хамтаар сэтгэлийг хооцох гэж байна шүү дээ. Манай Эрдэнэт зам 2025 3 өдөр болж өндөрлөө. Тэгээ маах 3 дугаар хайранд орсоо зөвлөдөг дээр Эрдэнэтийн найзуудаа сайхан хожигдоо. Тэгээд одоо хотод ирсэн багтаа манай Эрдэнэтэд үзэхээр байж ах шиг байна. Энэ жилийн одоо яг одоо зохион байгуулж байгаа тэмцээний давуу тал юм онцлог юу байсан бэ? Яг гоё нөө бус тэмцээч болохоор нэг бас хаяа нэг 5 дахь өдөр орой ихчгээр бас нөгөө бүтэнцээний орой сунжраад дуусч өгдгүү 1-2 гээд. Тэгээд маргааш нь ажилтаа явдаг. Тэгээд энэ бол сайхан 5 дахь өглөө чөлөөтөө сайхан тоглоод тэгээд өдөртөө 15 баг оролцсон. Тэгээд ер нь хамгийн хүчтэй баг өөрөө аль байсан бэ? өөр хотоос ирсэн хүмүүс л төвчтэй энэ дөө. За мастер инженер бас сайн байна. За ингээм амжилттай. За ямар ч сан Эрдэнэт цомынхаас 3 дугаар байрыг авсан танаа одоо багаар тоглож байна. Манай одоо сүүлийн 2 жил яг л 3-т орчихлоо. За. Ирчлээд бас 1-р харин айгу үзнэ дараач. Олон жил аймгийн орго болоогүй амар болсон айгу гоё болж байна. Ер нь бол нууцгүй ихэд 2 жил баг болоогүй шахаад ихэд жоохон нэг дулааны үйлдэл зохиолсон болохоос уул нь үнэхээр гоё боллоо. Хүмүүс жоохон багад байна. Үдчих үнээс бол тэмцээн бол гоё болж байна. Цэвэр минут секундтэй янз юм болчих. Их жил авраг олон гэж үзэндээ одоо дандаа 2-3-т орлоо. Дөрөв чи 22 хоногт нь 3-т орсон. Одоо ахаа 3-т орчлоо. Тэг хичээндээ. За амжилттай. За. Эрдэнэт зам тэмцээн энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2015 онд Улаанбаатар хотод анх зохион байгуулж ирсэн бол тэгээд 10 жилийн турш одоо Эрдэнэт хотод зохион байгуулагдаад өнөөдөр өглөө тэгээд энэ жил бол Улаанбаатар хотоос 5 баг, Сэлэнгээс 1 баг, Эрдэнэтээс 9 баг нийт 15 багийн 180 гаруй тамирчид одоо оролцлоо. За онцлог нь бол мэдээж чанар, тэмцээний чанар. Нэгт бол бид нар улсын дээд лигийг шүүдэг мэргэжлийн шүүгчнэрийг авчирч шүүлглээ 3 хоногийн турш. За мөн бол одоо дээд лигийн тамирчин Гангийн Бэлгүүн, Тэмүүжин, Болдбаатар, Оожо, Баттогтох гэд маш одоо олон Од Магна гэд маш олон дээд лигийн тамирчид бас ирж одоо оролцлоо. Тэгээд энэ нь бол тэмцээний чанар бөгөөд чансаа байлаа. Оролцсон нийт тамирчидаа, за ивент тэтгэж дэмжин оролцсон бүх байгууллагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр бас ялагч болж чадлаа.
Өнөөдрийн маань тэмцээн за Эрдэнэтийн зам 2025 тэмцээн маань ер нь хэрхэн болж өндөрлөө сэтгэлээ олцгоо. За ямарсан төрүүлсэндээ баяртай ийм сайхан тэмцээн уралдаан зохион байгуулсан нийт 10 албатай спонсорууд болон хүмүүстээ баярлалаа хэлье. Манай баг бол энэ жилээс байгуулж байгаа шинэ баг байгаа. Тэгээд анхныхаа тэмцээнд ингэж ирлээ. Тий бид нар нөгөө шинэ байгуулж байгаа баг учраас олон жилийн төлөвлөгөөтэй ийм олон зорилго төвшүүлсэн баг байгаа. Тэгэхээр нэг удаагийн тэмцээн зориулж биш. Анхны одоо тэмцээнэ багийнхаа анхны гарааг одоо уугуун үйлдвэртэй Эрдэнэт хотод улсынхаа төсвийг бүрдүүлдэг гол одоо хотоос эхэлж байгаа одоо бэлгшээж энэ баяртай байна. Тэгээд бид нар одоо зөвхөн одоо Эрдэнэтийн тэмцээнд дараа жил одоо урилга өгвөл дахин гэрж оролцсон. Манай Эрдэнэтийн цом тэмцээн маань хамгийн гол нь нээлттэй болдог. Тэгээ нээлттэй болдог. Тэгэхээр хол оройс буюу дигийн тамирчид буюу нээлттэй аль ч аймгаас аль ч хотоос ямар ч баг ирж оролцдог нь давуу талтай. Тэгээ тэр нь онцлог нь тоглолтын маань чанар баг тамирчид нэгэн чанарчтай оролцдог болохоор энэ тэмцээн маань айгүй том тэмцээн боллоо гэсэн бодлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн замд хэд их удаа орж байна? Эрдэнэтийн цамд одоо нэг төрүүлсэн. Тэгээ одоо нэг мөнгө медаль авч байна. Тэгээ Эрдэнэтэй болсон энэ ч нөө хотод болдог, Эрдэнэтэд болдог учраас Эрдэнэтэд болох тэмцээнүүд нь бол нэг төрүүлсэн, нэг мөнгө медаль ингээ өнөөдөр авч байна. За 3 хоног яг энэ зааланд дэмжлөө. Сагсан бөмбөгийн спортоор амьсгалж. Үнэхээр бас Эрдэнэт хотод энэ 2015 оноос хойш бид зөвхөн залуусны бүсээ бол гар санаач зохион байгуулсан тэмцээн. 10 дахь жилийн дээр бас ингээд зохион байгуулагдаад явж байна. Yes Монгол төрийн бүсээ байгууллагын хувьд бол энэ жилээс эхлээд бас энэ Эрдэнэтийн цом тэмцээнд хамтран зохион байгуулж оролцож байгаа хүмүүс. Тэмцээний чанар чансаа тэгээд үнэлэмжүүд ямар хөө өндөр түвшинд байгааг энэ 3 өдрийн хугацааг үнэхээр бас эрдэнэтчүүд бид нар ч гэсэн өөрсдөө аягүй сайн мэдэрлээ. Аймгийн авраг багуудтай хотын лигийн тамирчид ямар олуулаа ямар одоо хүчтэй өрсөлдөөн болов ерөөсөө зооны тоглолтоос эхлээд галгаарсан галзуу тоглолтууд явуулаад 3 өдөр үнэхээр спортоор амьсгалсан энэ танхимд хүрэлцэн ирж багуудад найзуудынхаа тамирчтай дэмжсэн бүх залуучуудаа бүгдээрэнд нь маш их баярлалаа. Дараа жил эргээд уулзцгаая баярлалаа. За ингээд Эрдэнэт хотынхаа Сагсан бөмбөгийн хөгжилд бас үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа. За Yes Mongolia-ийн маа одоо залуучуудад маш их баярлалаа гэж бас хөтлөгч миний зүгээс хэлмээр байна. За яагаад вэ гэхээр мэдээж маш олон багуудыг урьж ирж тиймээс Эрдэнэтийн залуучуудыг бас одоо Сагсан бөмбөг тийм ээ дурлах одоо цаашаа одоо хөгжих энэ одоо гайхалтай бас үйл явцнаас өөрийнхөө одоо хувь нэмрийг оруулж байгаа Yes Mongolia-ийн залуучууд маш их баярлалаа гэдгийг хэлье. За өнөөдрийн тэмцээн бол үнэхээр гайхамшигтай гайхалтай байлаа. За ингээд лигийн тамирчид хүрэлцэн ирээд бас манай Эрдэнэт хотын манаас Ангар Баалсус 3 өдрийн гайхалтай өнгөрөөлөө. За ингээд Эрдэнэт хотынхаа бас Сагсан бөмбөгийн хөгжилд одоо хувь нэмрээ оруулж байгаа. За Yes-ийнхэндээ баярлалаа гэдгийг хэлсэн. Ингээд Эрдэнэтийн зам 2025 ийхүү өндөрлөж байна.